Ёо гараа өвдөө уус нурууч өвдөө тест нэрэ. Залуу насндаа эдрийг тест нэрэ өсөх гэж нэг заах юм. Өтөлсөн хойноо тэгээд жаргана гэсэн чи юу яасан чинь жарганаа хэдэн хүүхдэд харсаар л баг одоо бурхныхаа оронд мордох төгчих шиг байна. Хамаг би өвдөө дурчин чи таруул хомлоо. Бана. Чи найзтай ирээд хүүхэд хараад өгөөч төхөө. Харин маргаашнууд нөгөө тушаал твших тайлангаа тавих гад. Тэгээд харин хүүхэд харж өгөн байдгүй. Тэхүү. За найз нь юу ч гэсэн гараад очие. За сайн уу. Хүй найзаа, танаа хадам ич чи ямар сони юм бэ? Яагаад хүүхдийг чи харж өгдөггүй? Оо яах вэ? Яалтчгүй тэгээ өндөр настай болохоор би хаана өгдөд идэм үү? Юу гэсэн үг юм? Чухал хэрэгцээтэй үед нь харж өгөх хэрэгтэй штий. Яа, агнаасаа уусаа чамд дургу байсан л энэ ахгүй юу? Үгүй нэрээ бэрдээ дуртай дургу хадам ээжийн ялгаа шаал ондоо хийдгийг миний найзаа. Манай хадам ээж чи яадаг гэж. За би нэрээ хүүхдээ тест нь үнэн, төрүүлсэн нь үнэн. За бусдаар бол тэгээ мэдхгүй бараг л хүүхдгүй юм шиг л байдаг штий. Тийм үү? Тийм, ерөөсөө хүүхдээ хардаггүй байхгүй. Манай хадам ээж ерөөсөө "Эвээ минь болох минь би хүүхдээ л хараа чи зүгээр тэр ажил төрлөл бод" гэж ерөөсөө тийм л байдаг байхгүй юу. Хүний хадам ээж аав гэдэг чи ер нь тийм байдгийн заа юу. Тэгээ манай хадам ээж чи бас надад онж тусдаг юм уу. Төрсөн өдөр баяр ёслол ерөөсөө сар болгон заавалчгүй нэг бэлэг өгнө. За төрсөн өдрөөр сүүл тардаа энэ машиныг өгч байгаа байхгүй найзт нь. Гоё гайцтэй. Гоё юм уу? Зүр төрсөн ээжээс мань ялгаагүй ямар сайхан байдаг гэж бодож байна. Ястай нэг өмг төшгтэй. Үгүй ээж хүн гэдэг чинь нэг аргагүй тийм байдаг та тэ нэ за. Хөөе. Танаа хадам ээж чинь яаж чамд ийм сайн байгаад байна? Найз нь уун чатгаараа л хичээгээд ах юм. Ёстой халдаахгүй маа. Эмэгтэй хүн чинь ер нь тэгээд гэрээ ажилдаа сайн байхад ер нь болчдөг юм дөө. Чи уул нь гэрээ ажилдаа сайн бидтэй. Яагаад чамайг хадам ээж чинь тэгж хад үзээд идэг юм бол? Хөөе. За тэр яах вэ? Чи өнөө өрөө манай охиныг аваад өгч чадах уу? Юу вэ найзаа? Чи буруу ойлгосон юм шүү. Найз нь зүгээр чамтай хальт уулзах гэж л ирсэн байхгүй юу? Найз нь өстэй амжихгүй шүү. Яна уучлаарай, буруу ойлгосон биз дээ тий. Миний найз өөрөө тэгээ зохицуулаарай заа юу. Хадам ээжээрээ харуулаач бүр нэг даварцсан сонин юм би нэрээ. За ойлголоо. Миний найз тэгээ сайн явж ивэл болоо. За найз нь төгөөл явлаа. За тэгээ баяртай иш чаавс хөөрхий дөө. Миний муу найз чи бүр турж ицээд бүр нэг нүднээс гарчжээ. Хөөрхий. Ойж. За яасан? Найз чинь тэгээ харж өгнө гэж байна уу? Тийм л чухал ажилт төрөлтэй байсан надад хэлчихгүйсэн. Би окно авчихсан шүү дээ. Чамаг зөв энэ өчир зүггүй будаа шонготоод гангалаад хаар чинь тэгээд гатчаа явах гээд байгаа юм л гэж л бодлоо шүү дээ. Ээжтэй хэлчихгүй байсан. Ээж нь дэрий чинь ойлгохгүй яадгийг. Төрийн албаны тийм чухал ажилтай эсвэл ээжтэй хэлчихгүй байсан миний охин. Энэ тэнд хүн амтан битээ царайчлаад яваад. Ээж нь охиныхоо цэцэрлэгээс авчихсан шүү дээ. Хараад өгнө шүү дээ. Зайлын нааш хүрээд. Ээж нь тэр яв. Тийм л чухал төрийн албаны шалгалттай эсвэл ээжтэй хэлчихгүй амтан хүн царайлж байхад энэ охин ээж нь охиноо авчихсан шүү дээ. Баярлалаа ээж. Өөр шалгалттай л амжилттай өөр юм охин за. За Амжилттай өөрөөс нүүд чиптэй санаа зовоорой за. за ээж нь охиноо харчнаа. Амжилттай бод санахгүй санаа зовох юм байхгүй нэг юу гадар за. баярлалаа ээж. За би шалгалтаа өгчөөд тэгээд газ арай өрөөд ирнэ зааж. Тэгээ яа охин тэгээ.